ISO 2016 39 дахь удаагийн дэлхийн стандартчлалын байгууллагын чуулганд 5 твийн 150 гаруй орны стандартын байгууллагын удирдлагууд төлөөлөгчид хүрэлцэн иржээ. За аль орны ямар стандартыг эх орондоо нутагшуулах, ирээдүйн салбарын хэдийн төлөв ямар бодлогоор хөгжих гээд олон асуудлыг хөндөө ярилцдаг энэ салбарын хамгийн том чуулга юм а. Олон улсын стандартчлалын байгууллагад элсэн улс орон бүр оролцдог энэ байгууллагад манай улсын стандартчлал хэмжилт зүүн газар 1979 онд жинхэнэ гишүүнээр элсэн оржээ. Ингэснээр олон улсын байгуулагдах гишүүний үүргийг биелүүлэх, олон улсын стандартыг нутагшуулан Монгол улсын үндэсний стандартаар батлах зэрэг ажлыг хэрэгжүүлдэг юм а. Нэг стандартын төслийг энэ санаачлаг гарснаас ахуулаад ISO гэсэн нэртэй олон улсын стандарт гарах хүртэл дунджаар бол нэг 3-аас 5 жил зарцуулагддаг ийм маш техник ажил шаарддаг ийм үйл ажиллагаа байгаа. Монгол улсын хувьд бол оролцоо маань жил ирэх тусам нэмэгцээр ирсэн. Нүүдгийн байдлаар бид нэр 3 бодлогын хороо буюу DEVCO, CASCO, COPOLCO гэсэн 3 техникийн хороонд бодлогын хороонд жинхэнэ гишүүнээр ажиллахаас гадна 40 гаруй техникийн хороодод мөн жинхэнэ гишүүн буюу идэвхтэй оролцогч гишүүн 210 гаруй техникийн хороодод ажиглагч гишүүнээр байгаад тодорхой мэдээллүүдийг аваад хамтран ажиллаж байна. Олон улсын стандартчлалын байгууллагын чуулган өнгөрсөн жил Бразилд зохион байгуулагдаж байсан бол түүний өмнөх жил Сөүл хотноо зохион байгуулагдсан. Харин энэ удаа урд хөршид болсноор манай улсаас энэ удаагийн олон улсын стандартчлалын байгууллагын хуралд нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Ингэснээр ISO-гийн түүхэнд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцоод байгаа юм а. Учир нь дэлхийд даяар нийт 45 мянган стандарт мөрдөгддгөөс манай улс 6 мянган стандартыг мөрдөж байгаа. Үүнээс 32% нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт байгаа юм а. За тиймээс шинэ стандартын загвар судлах, шинээр нэмж стандарт нэвтрүүлэх, ингийн тулд аль орны ямар стандарт манай улсад тохирох гээд олон талын ач холбогдлыг бодолцож энэ удаагийн чуулганд ийм өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм а. Чуулганы үр дүн хэлбэл нэлээд хэдэн асуудлуудаар бид нэр амжилттай гэрээ хэлэлцэр байгуулж гишүүн орнуудтайгаа хамтын ажиллагаа хөгжүүлэхэд том түлхэж зөвлөө. За би зарим нэгэн чуулганы үр дүнгээс бас хэлвэл бид Европын холбооны стандартчлалын байгууллагатай түншлэл дэмжигч түншлэл гишүүнээр явдаг. Европын холбооны стандартчлалын байгууллагын удирдлагатай уулзаж Европын стандартчлалын байгууллагатай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж шинжилэн баталгаар тохирлоо. Өөрөөр хэлбэл энэ гэрээг шинжилж баталснаар Европын стандартыг манай бизнес эрхлэл байгуулагч авч хэрэглэх, түүнийг ашиглах, баталгаажуулахад гардаг урдын хүндэл бэрхшээлүүдийг бол арилгахаар шийдсэн. Энэ бол олон улсын стандарт, бүс нутгийн стандартыг хэрэгжүүлэхэд маш чухал түлхэгцтэй арга хэмжээ гэж болж байна. За энэ жилийн олон улсын стандартчлалын чуулганы хуралдааны бас нэг онцлог нь дэлхийн ISO байгууллагын ерөнхийлөгчийг сонгох сонгуул байлаа. За 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаанд салбараа толгойлж ажиллах ISO байгууллагын ерөнхийлөгчид Кен улсын стандартын байгууллагын дарга Эдди Инжороги болон Канадын үндэсний стандартын байгууллагын ерөнхийлөгч Джон Валтер нар нэр дэвшиж Канадын үндэсний стандартын байгууллагын ерөнхийлөгч Джон Валтер олонхын санал авснаар 2017-оос 19 оны дуустал олон улсын стандартчлалын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо.